Сайн байцгаана уу? Одон дээр цугаас та бүхнийхээ амраг ирэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинтүүлэгчүү болон интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг НТВ, Одон дээр радио 107 83.3 гэсэн хост төлгөнөөр та бүхэндээ хүрдэгэ. Студид хөтлөгч Энхбат Оронжин хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд орно. За Chow Fat гэж одоо ийм нэртэй жижигчний талаар ярина. За ер нь бол орчин цагийн хүүхдүүд ерөөсөө мэдэхгүй байх. Бидний үед бидний жоохон байх үеийн бүр супер од байсан. За Хүзрийн хаан гэдэг киног бол одоо үзээгүй хүн байгаагүй. За хоёлаа энэ талаар дурдах болно. За гэхдээ энэ хүний анх од болсон кино болохоор A Better Tomorrow гэдэг нэртэй ийм акшн төрлийн акшн киног шинэ төвшөнд аваатсан ийм киногоор дэлхийн супер од болсон ийм жүжигчин байгаа юм. Ер нь Холливуудад гарсан цөөхөн хитэн Аз жүжигчин за Аз жүжигчээс гадна тэнд од болсон хүмүүсийн нэг нь энэ хүн юм байна. За энэ хүн маань 1955 онд Хонконгийн одоо нэг тийм арал юм шиг байгаа. Хонконгоос жоохон зайтай. За Хонконгийн иргэдэр ч юм уу те. Лама гэдэг арал дээр төрсэн байгаа юм. За эцэг их нь маш ядуу. За кино гэж мэдэх байтугай тог цахилгаан байдгүй. Ийм одоо айлттай өссөн байна. Тэг юу гэсэн үг шүү дээ. Тосхон гэсэн үг байна. За тэр зураг нь байдаг юм бүр яан бүр гачаан тэр бүр ингээд санаж ин арал дээр нэг юм нэг тог цахилгаангүй хэдэн айлууд ингээд зүгээр нэг юм амбар барьцсан байж идэг шүү дээ. Яг тийм газар өссөн байгаа байхгүй. За аав ээж нь айл цэвэрлэгч хийдэг байсан. За мөн тарийн талбай дээр ажилладаг байсан юм байна. За аав нь яг нь тарийн талбай гэж явдаг. Ер нь цахилгааны чөлөө мэрэгчлээ ийм хүн юм байл л да. Тэгээ ээж нь хөвчлэн дээр тарийн талбай цэвэрлэгийн дээр хийдэг байсан юм байна. За хүү төрсэн цагаасаа л эхлээд ээжтэй их тусалдаг сайн хүү байсан гинэ. Өглөө босоод амьттай хоолдог. За ээжтэй туслаад ногоогоо зах дээр авчиж зарна. За тэгээд зааж дуусаад өдөр гэртээ ирээд тарийн талбай дээр ажиллана. За гээд ингээд амьдарч исэн чинь тэтнийх Chow Fat-ыг 10 настай байхад нь Хонконгийн төвд аав нь шинэ ажилд орох гээд нүүж байгаа юм. За ингээд том хотод очсон. Тэгээд хэдийн аав нь одоо шинэ газрын тосны компанид ажилд орсон ч гэсэн ер нь цалин нэлээд бага байсан юм. Хонконгийн юу чинь амьдралын өртөг нэлээд өндөр. Тэгэд ганцхан хүний цалингаар эдгээр юус амьдарч чадахгүй байсан. Тэг манай хүүч нь багасаа ингээд ээж авдаа туслаад сурцсан хүүхэд шүү дээ. Тэгэд одоо ингээд туслая гэсэн чинь яаж туслахаа мэддэг. Жохон хүүхэд байгаа шүү дээ 10 настай. Тэгэд бүр аав нь ингээд аав ээж нь маш хэцүү байгааг хараад манай хүүхэн ч гэсэн ингээд аав ээжтэй туслахынсаа гэж хүсээд идэг. Гэхдээ бас хичээлээ хаймааргүй байдаг. Ингээд хичээлээ хийж явсаар байгаад 17 нас хүрэхдээ бүр арга буюу сургуулаа хаяад ажилд хийхээр одоо болж байгаа юм байна. Өөртөө олцсон бүх ажлыг хийдэг байсан гинэ. Тошд буудал bellboy хүний чамдаа энэ зөв ачаа зөөдөг тийм ажил. За камер зардаг байсан гэж. За шуудан зөөдөг, таксинд явдаг. Бүх ажлыг хийдэг байсан гинэ. Тэн чинь дандаа л цагийн ажиллаад байгаа биз тийм ээ. Тэгэд байнгын ажил авахгүй цагийн ажил гэдэг чинь мэдээж цалин багтаа гэсэн. Тэг үүнийхээ хажуугаар бас дахиад 2-3 ажил давхар хиймээр байдаг. Ингээд сонины зар харж исэн чинь телевизд жүжигчин шалгаруулж авна гэсэн зар байж байна. Юун жүжиг те манай хүн зурагт үзэж үзээг юм шүү дээ. Тэнгүүд нь за юмыг яаж мэдхүүгээд очиж шалгуулсан чинь тэнцчихэж гин. Ингээд шууд тэр даруйдаал түнд ихний дүрийг өгчөж гин. Тэгсэн чинь нөгөө дүрэнтэй тоглоод цалингаа авсан чинь зөндөө их цалин авчдаг байхгүй. Бөөн баяр болно өстэй. Урам авч байгаа өстэй те. Чи ийм их мөнгө авч үзээг хөөхт чинь ийм гоё ажил байт юм байна. Тэг амархан ч юм байна. Энүүгээр цааш ярь нь яваал ингээд болох юм шүү. Гэхдээ би бүр их цалин авахын тулд авьяастай байх хэрэгтэй юм байна. Энэ ажилдаа бүр ингээд мэрэгшсэн байх хэрэгтэй юм байна гэд манай хүн шууд жүжигчний сургуульд сурч эхэлсэн баг. Ингээд том дүр авах юм бол цалин өндөр аавна гэсэн хөлт чинь урам зориг орцсон жүжигчний сургуульда өдрөөс өдөрт маш сайжирсан гэж. Яагаад гэвэл жүжиглэх өөрөө цуснд нь байсан байхгүй. Маш авьяастай байсан. За ингээд төгссөн өдрөөл шууд телевизтэй гэрээ хийж чадсан. Байнгын жүжигч нараа. За авьяасаас гадна бурхан түнд гадна өгөгдлийг харамгүй заяасан байдаг. За царайлаг. За тэгээд хятад хүмүүсийг бодох юм бол тийм биерхүү өндөр хүн шүү дээ тий. За тийм хүмүүсийг одоо огтуд хараа зүгээр. Йоо яасан гоё жүжигч юм бэ л гэж харна. За эхний ажлууд нь дандаа инедмийн кино. Түүнийг ер нь царайн тийм царайлаг хүнийг хичээлэх үү. Инедмийн кинонд илүү тохирно гэж боддог юм байсан юм болов. Инедмийн кинонд төлхөө одоо харагдчихсан байна. За телевизтэй маш амжилттай тоглож ирсэн тэрээр манай тэр хүн маань
дэлгэцийн бүтээлд бас өргөн дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн байна. Тэгсэн чинь нэг асуудал гарсан гинэ. Choi Yun-fat чинь юу яатсан баахгүй. Телевизтэй маш амжилттай од болцсон. Тэнгүүд телевизээс энэ хүнийг хараад ирсэн чинь өргөн дэлгэц төр тоодгүй гинэ. Яа тэгэхээр телевизээс харцсан юм чинь одоо энэ киног нь үзэж яах юм гэдэг ийм нэг ойлголт байсан юм байна. Тэр нэг киноны хийц зохиол энэ тэр тухайн үзэгчдэд нэг тийм хамаа байгаагүй юм шиг одоо эндээс харагдаж байгаа биз дээ. За ингээд Choi Yun-fat-ийн тоглосон кино ерөөсөө амжилтанд хүрдэггүй. Манай хүнд бүр бокс офисын алуурчин гэдэг хоч өгсөн байсан. Энэ юу гэсэн үг гэхээр түүний тоглосон кино болгон шаттгаа гэсэн ийм санаатай нэр байхгүй. Энд жүжигчин хүний карьерт бүр маш муухай очиж байгаа шүү дээ. Тэгээ нэр бүрэлдэхүүн шагин шиг л юм боллоо шүү дээ. Муу жүжигчин гэж өгдөг шиг. Тийм. Гэтэ манай муу жүжигчин биш байсан байхгүй. Зүгээр л тэр жүжиг үзэгчдийн одоо тэр хиний маркетингийн л алдаанууд байхгүй студиудын. Тэг өөрсдөө тийм кино хийчихдэг. Манай хүний буруутгах. За Хонконгт нэлээд алдартай болчихж байгаа. Царайлаг залууч хэлэх үү. За охид хүүхнүүдийн дунд бүрч од байсан гэнэ. За Choi Yun-fat маань зургийн талбай дээр танилцсан Eddie Chan гэдэг нэртэй нэг охинтой үерхдэг байсан юм. 5 жил үерхэд байх үед нь ээж нь нөгөө охиныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд тэгээд манай хоёр тийшээ болж исэн юм. Юу н Азийн орнуудын хувьд нэг юм хандлага байдаг. Тэр жоохон бас чанга оролцоо бүхий бас байдаг шүү тий. Тий. Ээж эцгийнхэн зөвшөөрөхгүй бол тэр хоёрын хамтын амьдрал бол ер нь бол тэг сүрнэл гэсэн үг. Яг энэ шалтгаанаас болоод ээж нь дургүй байснаас болоод энэ ихний охиноосоо одоо ингэ салж байгаа юм бэл. Тэгсэн чинь өмнө нь энэ охиноос салаад ер нь нэлийн ингэ байсан гинэ. Сэтгэлээр унсан. Зарим нэг хүмүүс цуу яриагаар гэх юм уу манай хүнийг амиа орлох гэж оролцсон гэж ярьдаг. Харин сэтгэлээр унсан нь бол үнэн амиа орлохсон нь бол зүгээр цуу яриач гэж мэдэх юм. Харин сэтгэл санаагаар дээрдүүлэх гэсэн үү яах гэсэн өмнө үргэлжсэн охинтойгоо шууд энэний дараа гэрэлждэг. Тэгээд тэр нь ээжд нь бас таалагддаг байсан юм шүү. Тэгээд мэдээч хайргүй хүнтэйгээ гэрэлцсэн ийм харилцаа яаж удах вэ? 1 сарын дараа л энэ хоёр салсан гэдэг юм л. Ганцхан сар. Уучлаарай. 9 сар юм биш үү? За гэтээ энэ охинтой гэрэлж байгаа нь бол надад ингэж бодогдсон. Жохон амиа хичээсэн өөрийгөө засах гэсэн ийм арга байсан юм болов. Гэтэ бас магадгүй хэрвээ амиа орлох гэжсэн бодох юм бол амиа аврах гэсэн ийм аврал байсан биш үү тийм ээ. Тийм болохоор бас буруутах бас аргагүй юм шиг. Гэтэ нөгөө эмгтээд нь жоохон онцгой юм тийм ээ. За ингээд түүний сэтгэл санаа нэлээд дээрдээд. За энэ хугацаанд харин Хонконгт өөрийг нь супер од болгосон The Bond гэдэг нэртэй цуврал тоглож байгаа. Энэ цуврал бүр Хонконгт бүр тесрэлт хийсэн гэнэ. Оросд на бригада тесрэлт хийдэг шүү дээ. Бүр тэрнтэй адилхан. Game of Thrones шиг Хонконгт бүр ийм алдартай болсон. Энэ киног шүү дээ. Хонконгийн загалмаас эцэг гэж нэрлэжсэн. Бүр тийм алдартай болсон байна. За энэ цуврал гарч дуусаад дараа нь кино хэлбэрээр гарсан. За 2 дугаар сизон гарсан. Тэгээд бүр шинээр дахиж хийгдсэн гэд бүр үзэгчд маш их хүсэж байсан байхгүй. Тэр болгоныг нөгжижсэн байх юм кино. Тэр ямар их алдартай байсан эндээс харагдаж байгаа. Хонконгч том газар шүү дээ бас. Хөгжил өндөртэй одоо тэнд бас бүүн болно гэдэг чинь сайн байгааг хилдэг чинь л дээ. Тийм. Тэгээд ер нь Хонконгийн кино шагнал гэдэг бол Азида нэлээд өндөр шүү. Тийм. За энэ төслийнхөө дараа харин өргөн дэлгэцийн бүтээлд төлхөө тоглохолоод телевизээс ер нь жоохон татгалзаж эхэлж байгаа. Яг тэр манай хүн чинь од болцсон. Том жүжигчдэр нь телевизэд ажиллахаас илүү өргөн дэлгэцэд ажиллахыг илүү үздэг тийм ээ. Ингээд өргөн дэлгэцэд илүү тоглож байгаа. Гэхдээ бас л амжилтанд хүрч чадахгүй л хэвээрээ байгаа. Ингээд жүжигчин болсноос хойш 8 жил өнгөрч байгаа манай хүн 25 настай гэсэн. Энэ хугацаанд 30 гаруй төсөлд оролцсон баг. 8 жилд 30 гэдэг чинь жилд бараг 4-т орвол яваад исэн байна. Харин 1984 онд Хонконг 1941 гэдэг нэртэй кино тоглосон түүний амьдралыг бүрэн өөрчилсөн юм байна. Энэ кинонд гол дүр бүтээгээд за тэр дүрээр маш олон шагнал авсан. Маш олон шагнал бас нэр дэвшиж байгаа. Тэгсэн чинь 2 жилийн дараа билүү 3 жилийн дараа алдарт найруулагч Джон Ву түнлөө залгасан байна. Джон Ву бол ер нь бол Холливуудад гарна гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Хонконгдоо хятадтай бол ер нь нэлийн алдартай ийм найруулагч байсан байхгүй. Бид нар энэ хүнийг шүү дээ Face Off, Mission Impossible гэдэг кинонуудаар нь мэддэг. Америкт ирээд том кино найруулж ирсэн. Ийм лаг найруулагч байхгүй. Тэгсэн чинь энэ манай хүнийг харчаад Хонконгд Арест кино шүү дээ.
Тэр киноноос харчаад манай хүн л залгаж байгаа юм. Тэгсэн чинь манай хүний нүүд бүтээсэн дүрчин шүү дээ. Уг нь юу байхгүй юу? Хайрын тухай кино байхгүй юу тэр 19 чинь нэг чинь. Тэгсэн чинь Джон Ву манай хүнийг харчаад энэ хайрын тухай кино тоглох юм биш вэ? Акшн кино тоглох юм байна гэд тэгээд залгасан байгаа байхгүй. Тэгээд Better Tomorrow гэдэг энэ киноныхоо гол дүрд өрч байгаа юм. Тэр сонин найруулагчийн хараа гэдэг ийм гоё. Чи буруу юмда тоглоод байна. Хүрээ дээр би чамайг яг жинхэнэ дүрөө чи өгөх гэж авчираад тэгэд акшн кино хийсэн. Тэр акшн кинон тэр төрлийгөө бүрэн өөрчилж байгаа шүү дээ. Ийм байдаг юм аа энэ тулаанд кино гэдэг чинь гэж. Ийм кино хийж чадчих واخхой. За нөгөө нэг бокс офисын алуурчин гээд намайг тэгж товчлолтой шүү дээ. Яах юм? Миний киног хүн үздэггүй шүү дээ. Тэр хамаагүй хоёлаа одоо жинхэнэ ална гэж хэлсэн. За тэгээд ч урилга өгч байгаа. За кино нээлттэй хийсэн даруйда хиттаар нэг шуугаан тарьсан. Ашиг орлогоороо тэргүүлэхийн зэрэгцээ маш өндөр үнэлгээ авсан кино. Хятадын хамгийн шилдэг киноны жигсаалтын 2 дугаар байранд ордог. За тухайн үеийн жишгээр ер нь тухайн үед бас акшн кино зөндөл хийгддэг байсан. Ер нь акшн кино л байсан шүү дээ. Бараг тийм байна. Тийм, Сталлоне, Шварценеггер гээл тэдний чинь дуурайгаал бүгд том буу яриад гүйцэтгэдэг байсан тийм. Яг ийм киноныг одоо ингээд хийж байгаа. Гэхдээ энэ дээр бас өөр одоо шинэлэг юунууд оруулж өгч байгаа. Инээдэм оруулж өгсөн. За тэгээд сэтгэл хөдлөл бас оруулж өгч байгаа. Драма оруулж өгсөн. Ингээд ер нь нэг тийм цогц 9 шидэнд бүрдсэн ийм кино хийж чадчих байгаа байхгүй. Манай монголчууд бас энэ киног маш сайн мэднэ. 3 анги гарсан. За 3 дугаар ангийн тооцохгүй. Эхний 2 анги нь бол тундайчгүй. Манайхан бол ер нь ингээд дарааллуулаад үздэг байсан гэж. Ялангуяа Марат Бэлгүн хоёр чинь фэн юм биш үү? Тийм үү. За. Өөртөө дараалж үздэг байсан ах нартайгаа нийлээд ч гэнэ тэгж ярьдаг юм бэл. За тэгсэн чинь зөвхөн манад ийм од болоогүй юм гинэ. Аз даяар. За тэр байтугай дэлхийгээр бас дуурайд одуулсан. Тэр нэг гол дүрийн ер нь гэж дагаж дуурайдаг болсон гэж. Chow Yun-fat яаж хувцалсан байна? Юу зүвсэн байна гэд бүгдийн дуурайдаг болж байгаа. Тэр чинь цэвэрхэн цайхан залуу тэг гой хувцалсан урт пальтотой хар нүдний шилтэй аяа нэг тийм байна. Аюу гоё зааварлаг гоё харагдаж. Кул байгаа сте тий. Тэгээ энийг ингээ Азад яриад өрөөж. Хонконг чиг халуун газар шүү дээ. Халуун чихтэй газар. Тэгсэн чи ийм газар л нэг бахан пальтотой гарууд гүгэдэд байсан юм шиг. Тэгсэн нэг бас Хонконгод хар шилгүй эрэхтэй хүн өдрөө очих болсон. Энэ дүрийн марк гэдэг байхгүй юу? Тэгээд марк шиг л одоо юм хар шил зүг хэдлийн тэрүүгээр баахан залуучууд л гүйдэг байсан юм. Тэгсэн чинь яг энэ кинон дээр зүйдэг байсан шил нь домогт Алан Делоны одоо тийм нэрийн хоц болсон шил ингэнэ. Тэгсэн чинь Алан Делон энийг мэдчихээд миний шилийг зүгээд тэр нь од болцсон юм байна шүү тэгээд мэдээд тэгэд Chow Yun-fat руу бүр талархлын зурус илгээжсэн баг. Тийм л од болсон киноны талаар хоёлаа ярьж байгаа юм. За ингээд мэдээж гангстертай кинод болохоор хүүхдүүд түүнийг дагаж дуурайдаг. Энэ жишээг бол яг энэ дээр дахиад явсан. Хүүхдүүд одоо гангстер болохыг хүссэн. Охтууд их дуртай юм байна, кулч харагддаг юм байна, их гоё юм байна гэдээ дагаж дуурайгаад үүнийг харин Джон Вуд одоо буруутгачихсан. Яг гэж юм кино хийж байгаа. Хүүхдүүдэд муу улгар дуурайлал үзүүллээ гэж одоо. Манайд ч гэсэн тийм хандлага байсан баг. За, найруулагч Джон Ву гэх одоо энэ эрхэм одоо энэ киногоор акшн тулаан төрлийн кинонд хувьсал хийж байгаа. За дараа нь The Killer гэдэг нэртэй кино гаргаад энэ бас маш амжилттай болж ирсэн. За Better Tomorrow гэдэг энэ кино маань Chow Yun-fat, Jong Woo нарын эхний хоршил байсан. Үүнээс хойш 5 төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Нэг найруулагчтай ер нь хамтарч ажиллах хандлага байдаг тий. За тэгвэл энэ хоёрын хоршил ийм байх нь. Энэ киногоор Chow Yun-fat маань Хонконгийн кино наадмаас шилдэг жүжигчин шагналаас гадна маш олон шагналыг одоо Азаас хүртэж байгаа. За үүнээс илүү шагналаас илүүтэйгээр өөрийгөө дэлхийд харуулж чадчих. Ийм хүн байдгийн шүү гэдгийг. Бас их мундаг найруулагчтай учирчлаа ер нь бас тий. Тэглээ. Тэгсэн. Тий. Тэгэд эн чинь энэ кино гараад шууд дараа жил нь 20 дугаар анги гарч байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь шууд тэр дур баг нээлттэйгээл дараа нь ажилдаа орсон гэсэн үг байхгүй. Маш хурдан хийхгүй бол тийм ээ. За тэрхэн Марат Бэлгүн ярьж. Захан дээнс төгөлж. Бэлгүн мэддэг нь юу вэ? Энэ хоёр баг дуурайж хувцалдаг байсан бахаа үү. За Марат төгсгөл ойлгож чинь тий нас намд. Бэлгүн бол бас их сонирхолтой байлаа. За энэ киноныхаа алдар хүндийн дараа Chow маань анх удаа Америк нэгдсэн улсад хөл тавьж байгаа. Гэхдээ Холливуудд одоо кино тоглох гэж биш. Энд зүгээр нэг киноны зураг авалтанд очиж орж байгаа юм байна. За энэ аялалд нь харин түүнийг
Jasmine Tang гэдэг нэртэй нэг бүсгүйг дагаж явж исэн. Сингапур гаралтай. За нилээд чинэлэг гэр бүлийн ийм айлын охин юм байна. Энэ хоёр Сингапурт анх танилцсан гинэ. Бүсгүй өөрөө энэ чаваад их татагтаад их дуртай байсан гинэ. Энэ залуутай танилцахын сан гэдээ хэлсэн чинь нөгөө жүжигчин чинь Сингапурт ирж одоо явах гэж байна гэж сонсчих. Тэгэлс хамаг ухаан алдал нисгүнсний буудлын дээр очиод Чао Фатта танилцж байгаа. Намайг Jasmine гэдэг танилцгаа дата байна гэсэн чинь нөгөө бүсгүй чинь тавчтай, өрөөс үстэй, шорт футгалктай. Анх тэгж танилцсан гинэ. Тэр чинь танилцахын тулд бүх юм хаяад гүйсэн гэсэн үг байна. Тэгсэн чинь тэр байгаа байдал нь Чаод их таалагдсан. Айгуу тийм. Ингийн дараахан бүсгүй байна гэдэг. За ингээд манай энэ хоёр маань өдөр болгон уцаар ярьдаг болсон. Тэгээ захиа солилцдог болсон. Тэгээ тэр захианууд нь одоо хүртэл Jasmine-ийн юунд гэдгийг Эрдэнэсийн хайрцагт татглаастай байдаг гинэ. Тэгээ Чао ч өмнө хайртай хүнтэй гэрэлж чадаагүй. Тэр нэг гэрэлт нь бүтлгүй байсан. Энэ хайр сэтгэлийн тал дээр жоохон асуудалтай байсан. Тэгээ ээж нь ч бас чуул нөлөөтэй юм тийм ээ гэр бүл нь. За энэ удаагийн бүсгүй нэг л өөр байсан. Осод би үүтэй маш хайртай. Гэхдээ Чао бүр улаан цагаан хэлдэг байсан гинэ. Би чамтай хизээч гэрлэхгүй гэдэг. Бүсгүн ч гэсэн тэрийг сонсоод зүгээрээ гэд ер нь ингээл хоёулаа бие биенийг хайрлал явж гэдэг байсан юм байна. Магадгүй сэтгэлийн шарах байгаа шүү дээ. Тэр нөлөөсөн байж болох юм. За дээрэс нь чинэлэг айл явах. Тэгээ өөрөө чи нэг тосгоноос гаралтай жүжигч юм шүүд. Энэ хоёрын харилцаа эзэж бүтэхгүй гэж боддог байсан байж мэдх юм. Тэгсэн чинь Нью-Йорк зураг авалтанд байчаад нэг өдрийн зураг авалт дуусны дараа Чао Фат гэрлэх санал тавьсан. Энэ үдний хормын бүгдч байгаагүй. Зүгээр л сэтгэл маш хөдөлсөн баг. Тэгээ би одоо л санал тавихгүй л хэзээ ч гэрлэж чадахгүй болов гэж бодсон бол. Гоё юм байна. Маргааш нь л хормоо гэрэлтэй батлуулсан. Гэрэлтийн баталгааны төлбөр гэж $20 төлсөн. Ингээд ямар ч зочин байгаагүй, хинч байгаагүй. Тэр хоёр зүгээр л хайр сэтгэлээ баталгаажуулж байгаа юм. Энд нь харин гэр бүлийнх нь их дургуутсан. Яг гэвэл хайртай охиныхоо хамгийн том охиныхоо хормын дээр би баймаар шүү дээ. Даав ээж нь мэдээж уурлаа. За Чаовын ч гэсэн ээж нь их уурлсан баг. За харин ингээд Хонконгд Сингапурт эргэж ирээд нэчгэр сайхан хором хийсэн гэдэг юм билээ. За хоёлаа. Ивент тэтгэж танилцуулъя. За тийм нэвтрүүлгийн ивент тэтгэжээр өдөр бүр шинэ түлээж үгийн хамт олон маань ивент тэтгэж ажиллаж байна. Тэгэхээр өдөр бүр шинээр урлсан хамгийн тансаг хамтыг мэдрүүлэх сүүн кремтэй билүү төрөл бүрийн шинхэн жимсээр чимэглэсэн цэвэр шинхэн сүүн кремтэй зөөлөн чиглэг кекстэй билүүг fresh cream cake гэдэг. За аманд ороод дуусах зөөлөн сүүн крем дуртай бол танд энэ төрлийн билүүг санал болгож байна гэж. Тэгэд бас их өөр тэгээд одоо жижигхэн хэмжээгээр авч болно, томоор нь бас авч болдог. Тэгээд амтны хувьд бас үнэхээр өөр юм билээ. Биднээс нэг ажил дээрээ сайхан идсэн. Тэгээд freshly baked every day гэх төлөж үгийн бүх салбарт fresh cream cake өдөр бүр шинээр хийж хэрэглэгч таны гарт шинэхнээр нь хүргэдэг. Тэгээ билууны орц найрлага, чанар амт, чимэглэлийн чанар нь сүүн кремтэй билууны гол үн цэнийг илтгэн. За цэвэр сүүн крем, химэл амт оруулагчгүй, зөөлөн чиглэг кекс, за амт бүтэц хоёрын төгс зохицол гэж хэлж болно. Шинэхэн жимс, улирлын онцлог тохирсон өнгөлөг, шим тэжээлийн чимэглэл, за шинэхнэр хийдэг шинэхэн юм гэдэг юу их гоё амттай. Гэхдээ хоолтог жоохон өрчгөр онцгой байдаг шиг. Тэгээд одоо 5-аас дээшгүй хэмд 24 цаг хадгалах боломжтой. Сүүн кремтэй билэн эмзэг бүтээгдэхүүн учраас хэд халуун орчин болон удаан хугацааны тээвэрлэлтэнд хэлбэр хэмжээгээ алдах хайлах магадaltaй тул та дээрх тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хөргөчөнд тодорхой хугацаанд хөргөж хэрэглэнэ гэсэн. За хэрвээ та билүүг тасалгааны температурт 2 цаг хадгалах шаардлагатай бол бүтээгдэхүүний шинэлэг байдал хэлбэрийг хадгалахын тулд кулер байг ашиглахыг санал болгож байна гэж байна. Тэгээ бүх салбаруудаар энэхүү амтад билүү борлуулагдаж байна. Тэгээ та бүхэн бас төрсөн өдрөө тийм үү тэмдэглэлт өдрүүдээ эсвэл ягаад те зүгээр нэг өөрийгөө гоё шагнаад амттай зүйлийг хайртай дотны гэр бүлийнхэнтэйгээ ч юм аваад идэж болохгүй гэж.
Тийм тэгээ та бүхэн маань Түлэж Монголиа гээд фэйсбүүк дээр дагаад эдний бас олон сайхан бүтээгдэхүүнүүд очиад харахаар зөндөө бас байдаг те. Ер нь очичоорой. Тийм өдрийнхөө цагаар гоё кофегоо унгаад одоо тэр лангуур нь харах юм бол те таны одоо яг дуртай мачатай байд юм уу зөгийн балтай байдаг юм уу те. Одоо тэр олон сонголтууд бүгд байгаа учраас өнөөдөр онцолж одоо энэ гоё дуртай сүн кремтэй пилог танилцууллаа. За нэвтрүүлгийн ивент тэгштэй их баярлалаа. За баярлалаа. Төлөжөг ярихаар л ер нь эвгүтгэл ус мус уухгүй л болохгүй. За хурмаач хийгээд дэлхийн хот болцсон жүжигч маань одоо цааштай бүр кино хийдэг болж байгаа. Продюсераар ажилладаг болсон гэсэн. За түүний хийсэн эхний кино нь An Autumn's Tale гэдэг нэртэй. За энэ болохоор триадын тухай кино байхгүй юу? Тэгсэн чинь Нью-Йоркт зураг авалттай байжсэн чинь Нью-Йоркт байдаг триадууд хурж ирээд байнга дарамтлах болсон гинэ. Тэгсэн чинь угаасаа энэ киногоо ихтэй триадаас санхүүжилт авсан юм. Тэгээс би нэг триадын тухай кино та санхүүжүүлээч гэсэн чинь нөгөө хэд окей. Тэгэнгүүтээ нөгөө Нью-Йоркт байдаг хүмүүсийг тэнд юу болоод байгааг очоо хянаатах гэдэг болчихж байгаа. Тэгээс өдөр болгоо ирж дарамталдаг. Хурдан хий. Зохиол нь ямар юм? Зохиол дээр нь өөрчлөлт оруулдаг. Жүжигчдийг чи ингэж тоглохгүй. Янз бүрийн шаардлага тавьдаг. Тэгээ шаардлагыг биелүүлэхгүй бол ингээд бүр гэмтэйгч бэлэн байсан тэр хүмүүс. Амар сонио. За алмаас хэсэгтэр ч бас нэг мапжийнхаа ингэж оролцоод идэг лүү тий. Тэгээ ингэж ихнээс оролцож болдго юм. Тэгсэн чинь ер нь триадын түүхэнд ийм байна. Юм болгонд оролцдог. Тэг кинон дээр ч гэсэн ер нь байнга оролцсоор ирсэн гэд. Чавч өөрөө ярьслах өгсөн байдаг юм л. Оролцдог оролцож болно. Гэхдээ санхүүжүүлж болно. Гэхдээ кино ертөнцийн дүрмээр явах хэрэгтэй юм аа. Тэгэхгүй тэдний дүрмээр явах юм бол энэ бүтлгүүл юм болно гэж өөрөө хэлдэг юм л. Тэнийг сони юмд болсон бас. Чавин Фатик триадын бас нэг төлөөлөгч гишүүн байсан гэсэн яриа байдаг. Хамгийн том тоглоомчтой нь уулзаад явж исэн ч гэсэн ярианад зураг морогч байдаг болоо. Гэт иймэрхүү цуунууд цуу яриа зөндөө байдаг. Тэр хоёлаа нэг цуу яриа ярихгүй. Энэ дээр ямар ч сан манай хүн бол жүжигчний хуваар орж ирж байгаа учраас жүжигчний л яриа. Тэгэд бас тэр кино зураг авалтын талбай тэр нэг хүн л бууд болгож исэн энэ тэргээд асуудал зөндөө гарсан. Дарамт шахалч үүд. Тэгээд чаа бүр юу вэ? Одоо зураг авалтаар нь хойшлол. Тэгэхгүй бол ийм том ийм их дарамтны тунд бид ажиллаж чадахгүй шүү. Чи муу бүтээл гарна гэсэн үг гээд нэг сар гаруй хугацаанд бас энэ зураг авалтаа хойшлуулж ирсэн юм бэл. Тэгэхээр хэцүү байгаа зү тийм. Итгэхэд бэрх юм бүр. Тийм. За манай хүний оролцож байсан кинонуудыг харахаар ихэвчлэн гинт хэргийн кинонууд байдаг. Тулаантай кинонууд. За харин Мерсер романтик хайрын тухай кинонд их тоглолдог. За хайрын тухай кинонд тоглоод бас шагнал авчдаг. Тэгэхээр энэ юм бол юу л юунд тоглож чадна гэдгийг инхүү нотолж чадчихаа. За төв дуудлаггүй хайрын нөгөө нэг өөрийн нод болгосон A Better Tomorrow гэдэг киноны 2 дугаар ангийн ер нь амжилтгүй болсон шүү дээ. Амжилтгүй болсон гэж ер нь яг сансанд хүрээгүй байхгүй. Үзэхэд гоё. Яг 1-р ангиас уламжлаад ихрэн гарч ирдэг ч үлээ тэгээд ингээд үйл явдал өрнөдөг. Ер нь айгүй гоё кино байхгүй. Яг нэг үзэгчд нэгэнт үзсэн юм а 2-р ангийн үзэхээрээсээ ер нь жоохон яадаг те холддог те. Тэр утгаараа сайн ашиглаж чадаагүй гэдэг утгаараа нөгөө нэг студ чинь Джон Вугийн найруулах дараагийн төслийн зохисоочдөг. Тэгсэн чинь нөгөө өөрийн нод болгосон хүнийх нь ингээд төсөл цуцлагдсныг харж байгаа хараад манай чав чинь зүгээр байж чадаагүй. Өөрөө мөнгө олж ирдэг байхгүй. Тэгэд одоо өөрөө продюсер хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэд Джон Вугээ энэ удаа өөрөө аварч байгаа. Дараагийн киног заавал хийх ёстой гэдэг. Энэ кинонд манай продюсер болоод жүжигчний хуваар оролцож байгаа. Мөнгө олж ирж байгаа. Жүжигчдийг сонгон шалгаруулж байгаа. Гэр маш том оролцоотой оролцсон. Энэ киноных нэрийг The Killers гэдэг. Азад ерөөсөө сайн амжилт гаргаж чадаагүй юм байна. Тэгсэн чинь Европт, Америкт алсан. Яг маш амжилттай болоод чинь дахиад нэг ашаа дахиулчлаа шүү дээ. Акшн кино чинь бүр дахиад ийм байх хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд бүр ингээд зарим мундаг найруулагчдад нөлөөлсөн гэж байгаа шүү дээ. Энэ киноноос санаа авч Quentin Tarantino Reservoir Dogs гэдэг киног хийсэн гэд бодтоо. Тэгэхээр ямар мундаг кино хийсэн эндээс харагдаж байна. За. Нилээн бас аллаа хитантай л тий тиймэрхүү болж таарж байна уу? Тий. Bloodshed гэдэг юм ер нь Chawin кинонууд ер нь л цусан далаа л гэсэн үг шүү дээ. Тарантино л. За дараа жил нэг супер кинонд дүр бүтээж байгаа. За энэ бол бид бүгдийн хамгийн сайн мэдих God of Gamblers буюу Хүзрийн хаан гэдэг кино.
Ёстой бүр Монголд бол ёстой амар од болсон кино. Мөрөөдө тоглоом гараал. Лаг царайлаг залуу тэнд чинь тоглоал хожоол тий. Ёстой юм бүр үнэхээр гоё аахгүй. Бүх юм нь маш гоё. Тэгээд бүгд зүгтсэн тэрийг эргүүлээл. Манайхан чинь өдөр тоглохтой бүгд зүгтсэн тэрийг эргүүлж мөргүүлээл ингэж байдаг байсан. Гурван марлууд дээр чинь бас од болол нэг мөрөөдө тоглоал идэв ш тий. Би бол үндэ хэлэхэд энэ киног бол үзээгүй юм байна. Гэтэ хүн болгон айгуу сайн мэддэг те энийг. Өөр нь үзээрэй гэж зөвлөе. Маш гоё кино шүү. Гурван марлуудын өмнө гарсан юм бах та тий. Өмнө гарсан баха. Өмнө гарлгүй яах вэ? За манай од мөндрөөс бас энэ киног дуурайж хөзөр шидэж хүний нүд цохолж авсан хүн байна гинэ. Энэ болохоор Аги Бэлгүн хоёр юм байна. Ингээ хараадахаар од Бэлгүн чир нь Монголд Чаовын хамгийн том фэн байсан юм. Оо тийм үү. Тийм биш хараач. За энэ кинонд бэлдээд Чаовын фат маань хөзрийн трикүүд буюу одоо үзүүлбэрүүдийг сурч байгаа маань яаж холих уу их үү гэж гарн дээрээ хөзөр барьж байгаа л ингээл сүртэй юм хийж байгаа. Энийг бүгдийг өөрөө сурч байгаа. Жүжигчин хүмүүс ингэж бэлдчихээж амжилтанд хүрдэг. Сайн жүжигчин гэдгээр нотолдог. Түүний нэг айдлаар Чаав ингэж бэлдсэн байна. Эхний хоёр анги нь гоё. 3 дугаар анги нь бол би баг үзээчихгүй байх. Одоо санахгүй байг бат. Тэг манай ажлын нэг охин яриадсан. Робот охин гардаг мартагч гэлээ юу гэлээ. Сонир юм яриадлаа би үзег болох мэдгүй. За хөвцөн хүмүүс байвал те ямар шоу кино байдгийг те бусдаас хаваалцаарай. За Чаав маань одоо нэгэнт Азийн хамгийн алдартай одтой нэг болсон. За ажил нь амжилттай. Хувийн амьдрал нь ч гэсэн доктортой их сайхан байна. Их нэртэйгээ гэрлээд 5 жил болж байж арай гэж ирмсэн болсон. Гэвч харамсалтай нь охиноо харах гэж тесэн ядан байсан. Тэр үед нь нэгэн харамсалтай үйл явдал тохиолсон юм. Төрхөөс нь 7 хоногийн өмнө гидсэн дотор нь ямар ч хөдөлгөөн байхгүй болсон. Тэгсэн чинь хүүсэндээ орогдоод энд жижигнээ хүүхэд энэ бол үнэхээр харамсалтай ийм үйл явдал болсон. Энэ хүүхдээ бүр маш хүлээжсэн бүр ингээд мөрөөдөжсэн гэж. Чаав. За хосууд хоёулаа сэтгэл санаагаар маш их унаад. Ялангуяа эхнэр нь маш их унсан. Чаав ч нөөрөө жоохон тийм юмыг хөнгөн хүлээж авдаг төрлийн хүн юм гинэ. Нэг тийм ялгаатай хүмүүс байдаг шүү дээ. Өчүүхэн зүйлийг маш хүн дээр хүлээж авдаг хүн байдаг бол маш их хүнд зүйлийг хөнгөн хүлээж авах чадвартай юм хүмүүс байдаг. Чаав болохоор тийм хөнгөн талтай юм байна. Гэхдээ л энэ дээрээ маш их сэтгэлээр унсан гэдэг. Гэхдээ эхнэрээс бол арай л гайгүйсэн юм шиг л. Эхнэрээ тайлбарлах гэж хэвээр бүхнийг хийдэг байсан. Тэгсэн чинь тэр хоёрт юу тусалсан гэсэн чинь уулан талах. Уулна гэд хэдэн цагаар чамаагүй хамтдаа алхдаг. Урт ингээд тийм аялал хийдэг байсан юм байна. Энэ нь тэднийг аварсан гэж ярьдаг юм л. Сэтгэл санааг нь өргөсөн дээрдүүлсэн. За мөн мэдээж ажиллаа хийж байгаа. Инэдмийн кино тоглох гэж үзсэн. Тэгэд инэдмийн кинонд нэг тоглоод тэгээд тэрнээс хойш ер нь түр завсарлага авдаг юм. 2-3 жил. Эхнэр нь хэцүү байгасан хэвээр байсан баг. Тэгэхээр нь одоо ажиллаа хийж явжсанаас эхнэрийн хажууд байсан дээр. За энэ явдлаас хойш тэр хоёр хүүхэдтэй болж чадаагүй. За нэг хичээгээгүй юм шүү аа. Энэ сэтгэлийн шарх үлдээсэн баг. Маш их одоо хүнд цохилт болж байгаа шүү дээ, тийм. Ингээд ч хичээгээгүй гэж магадгүй. За харин сүүлд эхнэр нь 50 нас хүрэхэд тээгч их хайсан гинэ. За ямарч хүүхэдтэй болъё гэх. Тэгээд тээгч их болсон хүнд 1 сая Хонконг доллар буюу одоо 130 орчим мянган доллар ийм одоо юу гэнэ цалин өгнө гэдэг ийм хүн хайж байна гэд харамсалтай нь олдоогүй юм байлээ. Тэгэд энэ хоёр маань одоо болтол хүүхдгүү одоо ч хөгшнөлтөө тийм манай хоёрч. Гэхдээ тэднийг бас тайлбарлаж ирсэн нэг зүйл нь Жасмин өмнөх гэрэлтээс 2 хүүхэдтэй байхгүй. Тэр хоёр бас нэлээд тайлбарлаж ирсэн болов уу гэж бодож байгаа. Чаав эхнэрээ өөртөө тохиолдсон хамгийн сайхан зүйл гэдэг бол эхнэр нь харин нөхрийгөө Диважингаас ирсэн бэлэг гэж хэлдэг. Бивэндээ маш хайртай нэндээс харагдаж байгаа. Эдийн хүүхдтэй болоогүй ч гэсэн энэ хоёр харилцаа нь сэвтэж мутаагүй байна. Улам илүү биенийг хайрладаг болсон байна. Эхнэр нь Чаовын фатын одоо менежерээр ажилладаг. Тэгээ бүх юм зохицуулаад санхүүгийн зохицуулаад ингээл байждаг. Ийм юм байна. За тэд сайн үлсээд маш их оролцдог. Буйны үс их хийж хандив их өгдөг. Үгснийхээ дараа бүх хөрөнгөнийхөө 99%-ыг хандивт өгнө гэдгээ зарласан байна. Чаовын фатын хөрөнгө нь $200 сая хэмжигдэнэ. За тэгэхээр 198 сая долларыг хандивт өгнө гэсэн үг байна. Ямар их инэрэнгүй хүмүүс вэ гэдэг юм. Энэ талаар л их сонсч ирсэн юм байна.
Тийм ба. Маш тийм сайн улсын юм хийдэг тэгээд Тийм. талаар сонсчихсан. Одоо ч нэг сан энэ төр байгуулсан. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад хүмүүс маш их тусламж үзүүлдэг. Тэгээд энэ хоёр нас урах юм бол тэр санд бүх хөрөнгө нь шилжих юм бэл. Чавгийн хөрөнгө чинь 200 сая. За тэгээд эхнэр нь бас хөрөнгөтэй хүн шүү дээ. Тэгээд хэдийх ч өгөх юм дээ. Маш их мөнгө л өгөх гэдэг. За хэдэн жил завсарсныхаа дараа Чав маань Холливуудд хөл тавихаар шийдсэн байна. Ингээд түнд хит хитэн киноны дүр санал болгосон чинь манай хүн бүгднгээс нь татгалцчих гинэ. Энэ дээр би түн агентик буюу төлөөлөгчийг буруутгахмаар байна. Эсрэг талын дүр тоглож болохгүй гэдэг ийм нэг дүрмтэй ингэнэ. Тэгээд тэрүүнээсээ болоод Alien-ы нэг анги дээр дүр бүтээхээсээ татгалцчих байгаа. За мөн дээрээс нь Matrix-ийн Morpheus-ийн дүрийг санал болгосон чинь татгалцчих байгаа. Яг Morpheus дээр энэ кино амжилтанд хүрэхгүй байх гэдэг хүлээлттэй лсэн баг л та. Тэгээд татгалцсан байж магадгүй. Угсаа зөндөө хүн тэгээд татгалцсан шүү дээ Matrix-аас чинь. Энэ хинж ойлгохгүй юм жихэн үзтээ ингээд татгалцаадсан байхгүй. Тэдний нэг нь Чав байлаа. Тэгсэн бол алж яахгүй. Тий. Тэгэхээр агент нь буруу гэсэн үг байхгүй юм чинь. За гой дүр санал болгоод тах чинь тий. Харин тий. Тоглохгүй байсан хэрнээ нэг муу акшн кинон дараа нь тоглолцдог байхгүй. Неоч Matrix-аар л одоо бүр тий ер нь тулж байгаа шүү дээ. Тулсан ганц сигнэл шүү дээ. Тий. Бид ч гэсэн одоо тэр Lawrence Fishburne-ыг юу нэр мэдчихэж байгаа шүү дээ. Matrix-аас нь л хэлж мэдсэн шүү дээ. Гэтэ яг гоё л зогсно л та тий. Тэгээ өөрт нь. За тэгээд Matrix-аас татгалцсныхаа дараа нэг сургаггүй акшн кинонд ч тоглолцож байгаа. Манай хүнийг ер нь акшн кинонд л төлхөө хардаг юм шиг. За анхны Холливуудын кино англиар ярих хэвээр асуудал гарсан. Тийч хэлний асуудал. Тэгсэн чинь аз болж хамтран тоглож исэн Миро Сорвино гэдэг нэртэй жүжигчин бүсгүй нь хятад хэлээр маш сайн ярьдаг юм гинэ. Тэг хятад давхууг маш сайн мэддэг. Ингээд Chow Yun-fat кинон дэр туслахаас гадна Америкт түүхнэгт нь тусалсан баг. Хятадын соёл хятад хүнийг мэддэг хүн чинь за чи энэ дээр ингэж болно ингэж болохгүй гэдэг бүгдийн сайхан тайлбарлаж өгөөд тэгээд Америкт түүхнүүлж чадчих. Энэ бүсгүүд бол талархаад баршгүй юм билээ. За ер нь бол ингээд акшн кино тоглоод байгаа маань уу. Тэгсэн чинь би ер нь өөр кинонд ч тоглож чадна гэдгийг нотлохын тулд дараа нь алдарт Jodie Foster-тай хамт нэг драм төрлийн кино тоглож чаддаг. Jodie Foster ч болохоор тухайн үед Оскар авч амж өгүүлэхээс биш ер нь торгон яг тэр ямар эр гэдэг үлээ торгон ирвэлээ юу вэ? Тэрэн дээр ирсэн бүр маш мундаг жүжигчин болцсон байсан байхгүй. Энэ киноноос хойш 2 жилийн дараа байлуу дараалаад Оскар авч байгаа шүү дээ. Ойлээ 1 жилийн зайтайчлаа. Мөрчиж. Тэгсэн чинь энэ киноно шүү дээ те. Тайландын хааны тухай юм байна. Чав чин Тайландын хаан болцсон. Жодид дурлаад л зүгээр. Тим кино аахгүй. Тэгсэн чинь энэ киног нь Тайланд улсад хоригдчихж гин. Гэхдээ би яар саний гэдэг саяас те нөгөө Great Wall дээр хятад хүнийхэн дүр Европын тоглолцсон мета юм тоглолцсон байдаг шиг Тайландын хаанд бас өөрөө газрын хүн тоглолцохоор тех байх л та. Тийм. Тайланд утч манай хааныг яаж ийна л гэсэн юм шиг. Манай хааныг мяа харагдуулаад байна гэд тэгээд бантцсан гэсэн. За 2000 онд Chow Yun-fat өөрийн замналын хамгийн том кинонд тоглосон. Энэ киног Crouching Tiger, Hidden Dragon гэдэг. Заглаа ивент итгэжтэй хэлцүүлээ. За тий. За нэвтрүүлгийн ивент итгэжээр Univision ивент итгэж ажиллаж байна. За интернетийн хурдаа нэмэх амархан гэж байна. Тэгээ би бас нэг гэртээ робот ийм шал цэвэрлдэг юм авахгүйсэн байхгүй юу? Тэгсэн чинь Монголд энэ ажилтгүй ма яагаад гэвэл Wi-Fi-ных нь одоо гэрцэн таардгүйгээд бид гэвчд юу гэсэн үг юм чи өөр улс оронд ажилтгүй юм гэж байдаг юм уу гэд гайхажсэн чи тэрний учрыг оллоо л доо. Тэгэхээр сүүлийн үеийн гар утас компьютер зэрэг нь болохоор илүү өндөр давтамжтай буюу 5 ГГц-ийн интернетийг ингэ шаарддаг болсон юм байна. За тиймээс интернетийн хурд удаашрах гацах зэрэг асуудал нь таны ашиглаж буй төхөөрөмжийн бас насжилттай холбоотой байх магадaltaй. Тэгэхээр Univision шинжлэгдсэн цагаан төхөөрөмжийг хуучнаасаа ялгарах давуу тал нь 2.4 ГГц болон 5 ГГц-ээр одоо давтамжаар зэрэг ингэж долгион дамжуулах чадвартай болсон гэж байна. Тэгэхээр би одоо нөгөөдгөө одоо авч болж байгаа байхгүй тий. Тиймээс та төхөөрөмжөө 3-5 жил ашигласан бол төхөөрөмжөө шинжилж илүү өндөр хурдны интернет үйлчилгээг хүлээн авах боломжтой. Тэгээ Univision-тэй холбоотой зааврыг та бүхэн бас заавал нөгөө оператортой холбогдохгой цаг заваа өрөөд байлгүйгээр одоо Univision-ийн tips гэдэг хэсэг дээр таны одоо асуух асуулт яг тэнд байгаа тий. Ер нь нөгөө бидний нүдээр нэг адил нулимс урсдаг гэдэг шиг адилхан асуудлууд таарна шүү дээ ер нь тий. Интернет нь уддаг юм
юм уу одоо яадгийн тэр бүгд нөгөө типс төр байж байгаа учраас та бүхэн аягүй сайхан тавтай тухтай бас типсээ харж байгаа тэр алдаагийнхаа зааврыг ингээд авах боломжтой. Нөгөө операторууд маань ягаад гэвэл яг тэр типсийг харж хүнд нөгөө зөвлөгөөгөө өгж байгаа учраас тэрийг харцсан илүү тухтай байдаг. Тэгээд тэрийг ер нь бас ингээд орж хараа танилцаад авчвал их амраа. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг болохоор та бүхэн Univision Gmail гэсэн сайтаас авах боломжтой. Нэвтрүүлгийг ивент итгэж кино одоо түүхийг ингэж түгээх үйлсээ 50%-аар олж байгаа байгууллагатай их баярлалаа. За баярлалаа. За үнэхээр мундаг кино. За дүрдээч маш сайн тоглосон энэ жүжигч маань. За өмнө ихвчлэн буу яриад л энэ буудаад л явж идэг гэсэн маань энэ удаа бие хамгаалах тулааны урлагийн авьяасаа үзүүлсэн. Гэхдээ хүндрэлтэй байсан гинэ. Хэдий манай жүжигч маань Аз гаралтай хятад хүн боловч бие хамгаалах урлагаар ерөөсөө хичээлж байгаагүй. Тэгээ энэ дээр ирээд л нэг юм хичээлж байгаа байна. Хичээлэх гэж үзсэн юм байна. Тэгэд ерөөсөө жоохон насан жавцсан жоохон хэцүү л байсан юм шиг байна. Тэгээд тэр зураг авалтад маш хэцүү байсан. За ихэнх нь баг 90% гэдэг лөө ихэнх хийдэг. Урлан тоглогч хийдэг. За тэгсэн чинь бас нэг модны мөчр дээр тогтоол тултаад байдаг. Санаж байна уу? Нисэтэл зүгээр. Тэрийг бас хийх гэж маш их зүдэрсэн. Аргагүй шүү дээ. Тулаанаа мэдгүй. Тэгснэ дээрэс нь модны мөчрөөр тогтно гэдэг дээрэс нь уцаар уйцсан л байж байгаа шүү дээ. Үнэхээр чинь тэр хүнд маш тийм хэцүү зовлонтой байхгүй. Тэгэд эндээ бэлдэж тоглосон гэж маш их хүч гаргасан. Чадвар шаардсан ийм ажил байсан юм. Тэгсэн чинь асуудал үгээр дуусаагүй гинэ. Мандаринаар ярих хэрэгтэй болсон. Манай ч кантонизаар ярьж байгаа. Тийм шүү дээ. Бид нар бол хятад хүмүүс ингээл аль аль ингээд гадралдаг гайгүй ярьчдаг болоо гэж бодсон чинь манай хүнд тэр нь жоохон хүндрэлтэй байсан. Мандаринаар ярьж сурсан. Тэгэд хамгийн их үг хэлсэн кино нь энэ байсан юм. Үгүй чи зодтолтоод л байх хэрэгтэй кино шүү дээ. Тэгсэн чинь үгүй айгуу тийм философик хоорондоо аюу юм диалог ихтэй юм кино байхгүй. Тэгэд Шекспирийн жүжиг тоглож байгаа юм шиг л байлаа гэж сүулт нь тоглож хэлсэн байдаг юм л. Нэр гэж хэлж байна. Гэтэ одоо яг жүжигчний жин чадварын шалгасан юм гоё үнэхээр мундаг бүтээлбэр яриадах юм байхгүй. За энэ дүрээрээ манай хүн өөрийгөө Холливуудд зарлж чадчих. Кино нээлттэй хийснээс хойш People сэтгүүл Chow Yun-Fat-ыг дэлхийн шилдэг биш. Дэлхийн хамгийн сайхан 50 залуугийн нэг гэж зарласан баг. Кинонд гадаад хэл дээр хамгийн их ашиг орлого болсон кино. За мөн 4 Оскарт одоо ялалт байгуулсан. Гадаад хэл дээр хамгийн шилдэг кино, за мөн шилдэг кинонд нэр дэвшиж чадсан. Лаг кино байсан. За энэ манай хүн нэр дэвшиж чадаагүй. Очин одоо хойлоо дээр ирж байлаа. Тухайн үед Аз жүжигчтэй ер нь их үнэлтгүй байсан. Тэр утгаараа нэр дэвшиж чадаагүй болоо гэж боддог. Гэхдээ ямар ч сан киног нь үзэх юм бол ямар ч сан Chow дүрдээ бол маш мундаг орсон байна. За нэг сони юм ярихад энэ Crouching Tiger Hidden Dragon-аас хойш 3 жилийн дараа Chow Yun-Fat хятадын их газарт анх удаа хөл тавьсан гэдэг. Хонконгд амьдрал төрөл амьдраад исэн шүү дээ. Тэгсэн чи хятадын их газар Бээжин нэг ч орж үзээгүй байсан юм. Тэгж бүр 50 гарч иж тэнцээ очиж байгаа. Тэр үед шүү дээ Хонконг ч Британий мэдлэлт байсан байхгүй. 1999 оноос өмнө. Тэгэл тэнцэнэ ингээд байдаг байсан юм шүү. Тэгээд тийшээ явах хэрэг байхгүй. Тэгж 99 оноос хойш хятадын мэдлэлт очичингууд тэгээд нэг очиочгүй юм шиг байна л да. Улс төрийн ер нь бас нэлээд маргаантай. Тэгээ бас тэнд очих чинь нөгөө намайг хятад хүмүүс гэдэг ер нь жоохон дургу гэх мэт ингээд жоохон асуудалтай юм бэл. Тийм аа тийм. За ингээд Бээжинд явах гэж утсан байг гэвэл The Curse of the Golden Flower гэдэг нэртэй Алтан цэцгийн хараал гэж орч болдог. Энэ киноныхаа зураг авалтанд орох гэж очиж байгаа. За энэ Алтан цэцгийн хараал гэдэг үнэхээр мундаг кино. Тэг маш хүнд кино. Үзэхэд ч хүнд, ер нь хувцс хэрэглэн ч хүнд, ер нь бүх юм хүнд. Айгу хэцүү шттэ болооч гिचмэр. За энэ кино шттэ тухайн үедээ хятадын хамгийн өндөр өртгөр бүтсэн кино болж ирсэн. $45 сая. Хятадд хамгийн том тооцогдох тайз. Кино тайз тийм ээ. За хаан хаттын баярын үеэр өмсдөг хувцсыг 40 хүн 20 сарын турш урлсан. За зарим хувцс нь бүр 40 кг хүрч ирсэн. За жинхэнэ цэргүүдийг авчирч тоглуулж байгаа. 1000 цэргийг 20 өдрийн турш тоглуулсан. Байлдааны зураг авалтанд. За ийм киног одоо хийж байгаа.
За энэ кино маань 1934 онд Чао Ю гэж унших байх. Чао Ю гэдэг зохиолчийн Thunderstorm. За Аянгал гэх нэлтэй. Аянга гэдэг жүжигээс санаа авч хийсэн юм кино. Энэ жүжигийг Монголд бас тоглолдог. Амжилттай тоглож тоосон баха. За энэ киноноос хойш дараа жил нь алдарт Pirates of the Caribbean киноны 3 дугаар ангид тоглолдог. Johnny Deppтэй хамт л явж идэг шүү дээ. Тэгээ бүр маш мундаг франчайз төсөлтийн их энэ жүжигчин маань орж тоглож байгаа. Маш одоо ховор тавилан байхгүй. За хятад хүн тоглосон гэдэг бол одоо хятадуудын хувьд одоо юм баяр тийм бахархал шүү дээ тий. Тэгсэн чинь хятадаас бас ойрглсон гэнэ. Хятад хүнийг муухай харагдуулсан байна, доромжилсан байна. Та нар энэ киног гаргахыг хүсчихвэл Chow Yun-Fat-ын тоглосон бүх эсгүүдийг хасж агаад тэг тоглуулаарай гэсэн ийм шаардлага тавьсан юм бэл. Бас сайн байгаа зү. Хятад жирнэгтэй маш олон кино бантуулдаг. Харин тийм. Зүгээр л нь штэ гэмээр юм кино. Сая алтан цэцгийн хараалын хүмүүс аягүй хүзээрээ гоё кино өнтер гэдэг тийм гонлын энтер тавлсан юм байна штэ. Тийм. Тэгэхээр мундаг байгаа бастай. Их хүнд кино шүү. За Chow Yun-Fat-ыг их өгөөмөр энэрэнгүй хүн гэдгийг хоёлаа дээр дурдсан. За тэгсэн чинь 2008 онд Хятадын Сычуанд маш тийм хүчтэй газар хөдлөлт болдог. Энэ газар хөдлөлтөөр 70,000 хүн амь өргөдөд 360-70,000 хүн гэмтдэг байхгүй. Энэ үйл явдлыг хараад энэ Chow Yun-Fat зүгээр суугаагүй. Өөрийнхөө нэг кино зураг авалтын үеэр ингээд зураг дараа л явдаг юм байна л та. Энэ авсан зургнуудаараа альбом гаргаад тэрийгэ зарсан. Тэгэд энэс олсон бүх орлогоо энэ одоо аимшигтай үйл явдалд хохирсон хүмүүс танд бэлдэг. Тэгэхээр манай хүн чинь бас шаггүй зурагч юм байх нь. Их чин зурагч юм гинэ. Тэгэд ихчээгээ дагаад ч юм уу бас ингээд төрөлхийн авьяастай байсан юм байна. Чи ингээд зураг аваад үзтээ гэсэн чи гоёго зураг аваадсэн. Тэгээд аюу яаж байгаа. Ингээд зурагчин болж байгаа. Тэгвэл тэр зургийн номыг Louis Vuitton санхүүжүүлээд хөвлүүлж өгсөн юм билээ. Гайхалтай. За зурагчнаас гадна манай очиж бас дуулдаг гэж байна. Шаггүй дуучин гэж байна. Жүжигчин хүмүүс ер нь бүх талын л авьяастай байх юм да тийм ээ. За энэ хүн аль болох энгийн даруй байхыг илүүд үздэг. Хэдэн зуун саяын хөрөнгөтэй ч гэсэн энэ тэнд тансаглаад явдаггүй. Энгийн дэлгүүрээс л одоо хямдалтай хувцас авч өмснө. Одоо захаас хүнс ногоогоо цоглоолно. Гудамжны хоол тоолгүй идэнэ. За кино үзэх гээд дугаарлаа зогсож идэг. Тэгвэл тэр өөрөө гол дүр тоглосон кинонуудаа өөрөө дугаарлаа зогсож байгаа байхгүй. Nokia-гийн товчлоортой утсаа 17 жил барьсан. Тэр үед LED-ийн ийм дэлгэцсэн таачтай утсан дээр гарцсан технологи маш хөгжсөн байсан. Яахын авч миний ноц ажиллаж л байж тэгээд. Тэгсэн чинь 17 жилийн дараа тэр утасны эвдэрч гинэ. Тэгээд нэг утсаа солисон юм байна. Надад сард 100-аас $150 байхад л хангалттай. За илүү зүйлд мөнгө өрөөд авах шаардлага байхгүй гэж хэлдэг. Хонконгод энгийн л нэг байшинтай. За энгийн л амьдардаг. Их нэртэйгээ хамт сайн үлсэн аян байгуулад түүрээд дамжуулаад маш олон ажил хийдэг. За эхнэр нь ч үүндээ сэтгэл хангалуун. Ерөөсөө тийм тансаг хэрэглээ энэ айлд ерөөсөө байдгүй юм бэл. Их хөрөнгө хэрэгтэй хүндээ тусалж байж л утга учиртай шүү дээ гэдэг ийм философитой айл юм байна. Үнэн л дүүг байна тийм ээ. Ер нь хараад ухаантай хүмүүс гэж хэлэх юм уу? Энэ амжилтанд хүрээд ирэхээр мөнгөтэй болоод ирэхээр ч юм уу айл болох тийм энгийн даруй байхыг илүүд үзээд эхлэх юм. Тэгээд өөрөө сайхан амьдрахаас илүү бусдад тусалах юмсан гэж илүү их ингэж бодож эхлэх юм. Chow Yun-Fat гэсэн гудамжинд өөрийг нь хүн таниад ингэ хүрээд ирвэл их ийдэг дотн харилцаад гарын өсгөө ингээд харамгүй өгдөг гинэ. Ингээд хүмүүсийн ингээд төвгүүдийг хараад тахаар зарим нэг хүмүүс бодогдоод идэг. Нэг жоохон мөнгөний бараа харцсан. Хэдхэн төгрөгтэй болцсон. Тэнгүүтээ өөрийгөө дэлхийн хамгийн баян хүн гэж бодчихдаг. Бусад хүмүүстэй дээрэнгүй харьцдаг. Тэр бол хамгийн муухай чанар. Нэг түүх ярьж өгье. Би өгн ярихгүй төлөвлөөгүй байсан. Бүр хэлнэ. Хөдөлмөрийн дээд сургууль гэж сургууль байсан. Тэрний захирал одоо хэн гэдгийг би мэдэхгүй байна. Би яг хажууд нь амьдардаг байсан байхгүй юу? Тэр хүн сонсож байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Хөрх ингээд харуулна ингээд байж байгаа юм. Тэгвэл тэр хүнтэй яаж харьцаж байгааг би чиний амьдралыг шийдэж байгаа штэ. Чи айтайхан байгаарай энэ гэж харьцаж байгаа байхгүй. Ийм муухай гэдэг. Харин хүн алдартай болох тусмаа, хүч чадалтай болох тусмаа
одоо тийм байдаг юм аа. Аль болох бүх эдгэма гэдгийг Chow Yun-Fat харуулж байгаа. Ер нь дэлхийн одод харуулдаг тийм ээ. За юу болоод гинт бохимдолтой юм бол явж. За Chow Yun-Fat улс төрийн үзэл баримтлалаасаа болоод за хятадын засгийн газартаа юм таарамж муутай. Мэдээж нэг эрхчлөөт Хонконгт төрөөд өссөн хүн чинь дараа нэг хятадын мэдлэлд оронгод эрхчлөө хомигдож эхэлж байгаа. Энэ дээр бол эсэргүүцлийн үгээ бол хэлдэг байсан. За дээрэс нь 2014 онд эсэргүүцлийн жагсаал болдог. Энийг дэмжиж хийдэг үг хэлсэн чинь засгийн газраас Chow Yun-Fat-ийн тоглосон кинонууд дээр цензуур тавиад хориглож эхэлсэн. Яг тийм гэсэн юм. Тэгсэн чинь энэ чинь хятадын кино урлагт маш их өргөнөлж башгүй хувь нэмэр оруулсан юм хүн байждаг. Энэ хүндээ ингэж хандж байгаа. Хятадын соёл уламжлалыг сурталчилж байсан хүн шүү дээ. Тэгж яхад ийм уу юм чи. За Chow Yun-Fat маань амьдралынхаа турш 100 гаруй кино тоглосон. За анх энэ хүүхэд чинь хүн чинь хүүхэд байхдаа аав ээжтэй туслах зорилгоор л одоо ажил хийгээд тэрний нэг ажил нь л одоо жүжигчин байсан шүү дээ. Жүжигчин болно гэж ерөөсөө бодоогүй ийм залуу байсан. Тэгсэн чинь сүүлдээ кинон тоглохын хэрээр тэр мэрэгчлээ дурлаж эхэлсэн юм байна. Тэгээ одоо хүртэл одоо дуртай хэвээрээ байгаа. Тэгээд байнга ингээл кинон тоглоод байждаг. Гэхдээ ер нь бол нэлийн цөөрцөн байна. Яг тэгвэл их нэртэйгээ бас илүү хамт байхыг хүсдэг. За тэгээд уулан дээр гараад уулан дээр одоо өөрийг нь аварсан юм шүү дээ. Хэв маяг шүү дээ. Тэрийг байнга хийдэг болсон. Хэдэн цагаар ч хамаагүй алга болчдөг гэж байна. Тэгээд залууст ингэж зэгтэх юм байна. Би багада ажиллаа хийх гээд нойроо хомслон байж ажилдаг байсан. Энэ бол миний хийсэн хамгийн том алдаа. Хичнээн их мөнгө байлаа гэд чиний эрүүл мэндийг нөхөж чадахгүй. Тийм учраас сайн унтаж амарч бай. Бие сайн бодож байгаарэ гэж зөвлөдөг юм билээ. Маш сайхан зөвлөг. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Тэгээд одоо энэ дэлхийн хэмжээний жүжигчдийн талаараас үнэхээр олон юм нарийн мэдээллүүдийг олж бидэнд бас хүргэсэн их хоттой их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин төлөж болон интернетийн хурдаа нэмэх амархан Univision компани ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 сос төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Гэт дараагийнхаа кино түхээр иргэ болцгаая баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаачлагын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.